Сайн бацгаана уу? Applying сургууль зөвшлийн төгөөс эрхлэн төлөөлж буй хижүүгийн бодлого болон бодолтууд хижүүгийн 2020 оны 2 дугаар жилийн шинжлэх ухаан физик бодлого 2 юм бий. За сургалтын зүйлсний дагуу болохоор дулаан дамжуулдаггүй ханаар хийсэн савны дотор хэсгийг нь дулаан дамжуулдаг хөдөлдөггүй ханаар хоёр хэсэгт хуваалаа гэнэ. Гаднах нь болохоор дулаан дамжуулдаггүй. Голд нь босгосон байгаа энэ хан маань болохоор хоорондоо дулаан дамжуулах юм байна. Гэтэ хөдлөхгүй гэж энэ пистон биш юм биш тэ зүгээр хөдөлдөггүй хан юм байна. Тэнгүүтээ нийтлэлт нь болохоор нийтлийн хэсэгт нь N1 молтой, T1 абсолют температуртай 1 атомд идеал юм уу? Нэг атомд идеал хий оруулаад нөгөө талд нь болохоор N2 молтой, T2 температуртай дахиад нэг атомд идеал хий оруулжээ. За тэгээд T1 T2 температурын зэрэг байх юм бол хоорондоо дулаан дамжуулах юм чинь тэ. Нэг талаас нөгөө талаа дулаан дамжуулаад хангалттай хугацаа өнгөрсний дараагаар хоёр талын хийнүүдийн маань абсолют температур нь тэнцүү боллоо. За энэ үед T3 температуртай болсон гэчий. Тэгээд N1 маань N2-аас их, T1 маань T2-аас их. За N1 маань N2-аас их, T1 маань T2-аас их. T1 нь илүү халуун байгаа юм шүү дээ. Тийм бол T1-ээс T2 руугаа ийшээгээ жоохон дулаан өгж явж хагаад хангалттай хугацаа өнгөрсний дараа хуйлаа T3 температуртай болно гэсэн үг тийм үү. За тэгээд энэ маань хан байгаа шүү дээ. Хан гэсэн юм чинь болохоор энэ хийнүүд маань ийшээгээ явж орохгүй. Тэгэхээр N1 N2 маань тэнцүү. Өмнө анх байсантай адилхан байж гэн тийм үү. За тэгээд хан хөдлөөгүй гэх юм болохоор энэ хоёрын эзлэхүүнүүд маань өмнө бас анх V1 байсан бол одоо V1-ээрээ V2 байсан бол V2-ороо Б-ийг өөр юу гэх түл даралт нь л өөрчлөгдөж тарах юм шүү дээ. Тэ? Бид нар л төлөвийн төслийг PV тэнцүү NRT гэж бодож байгаа тийм үү? За даралт маань эзлэхүүн маань болохоор хан хөдлөхгүй л гэсэн юм чинь энэ эзлэхүүн бодлохгүй шүү дээ. Энэ N болохоор молекийн тоо маань бодис маань гарч яваагүй, дээрээс нь нэмж бодис хийгээгүй. Тэр N-үүд маань тогтмол байгаа. Энэ R болохоор 831 шүү дээ тийм үү? R л уус тогтмол таагаа. Тэгээ одоо энэ температур нь T1 гэж байгаа T3 боллоо, T2 гэж байгаа T3 боллоо гэхээр энэ температур өөрчлөгдөх юм байна. Тэгвэл энэ даралтанд дагаж өөрчлөгдөх хэрэгтэй юм байна да тий. Тэгээд юу асуусан юм болоо гэсэн чинь T3 T3-ыг тэгвэл яаж илэрхийлж болох вэ гэд бахан сонголтоо төгссөн юм байна. Шууд нэмээд хоёр туусдаг бол амархгүй яа тий. Гэтэ нөгөө молекийн тоног нь өөр юм чинь энэ бол биш байх. За хичээд үзье. Анх ямар байсан бэ гэхээр энэ болохоор P1 даралтай, энд P2 даралтай. Энд V1 температуртай, энд V1 эзлэхүүнтэй V2 эзлэхүүнтэй гэжтэй. Тэгэхээр шууд биччихлээ шүү дээ тийм үү. Тэгэхээр P1 V1 тэнцүү N1 R T1 байлаа. Нөгөөх нь ч гэсэн тий P2 V2 тэнцүү NR T2 байлаа. За дараа нь болохоор хоёулаа T3 тална тийм үү. За энэний N1 нь бол өөрчлөгдөхгүй гэсэн, энэний N2 нь өөрчлөгдөхгүй гэсэн. Энэ T3 болох юм байна. Эзлэх хан хөдлөхгүй гэхээр эзлэх нь өөрчлөгдөхгүй болчихж байгаа тийм. Тэгвэл даралтан дээр нь өөрчлөгдсөн гэж тавьчих юм уу? P1 штрих энэ дээр л P2 штрих тавьчих юм уу? За ингэж тавьчих. Тэгэх юм бол би энэ дээрийн P1 штрихтэй V1 нэмээрээ. Ингээд дахиад N1-тэйгээ R-тайгаа T3-тайгаа. Энэ дээр л P2 штрих V2-тайгаа NR T3-тайгаа тийм үү? Уул ингэж болох юм байна. Гэтэ би одоо эндээс энэ хоёрыг хуваалаа гэхээр чинь P1 штрихтэйгээ тийм даралтууд нь T1 T3-тай байсан шүү. Нүдэлт нь болохоор P2 штрих тэнцүү T2-ыг ухаан T3 шүү. Иймэрдүү юм гараад ирнэ. Би тэгээд T3-ыг яаж илэрхийлэх вэ гэж хайж явж байгаа. Энэ хоёрын хооронд нь устгах тийм илдээ янз юм байхгүй шүү дээ. Дөрүлгээ мэддэхгүй юм байх гэдэг шүү дээ. За тэгвэл болохоор юу хэрэглээ? Дулаан гэдгийг хэрэглэе тийм үү? Энэ болохоор гадагш байгаа дулаан хөхгүй байхгүй тий. Гаднахаа нь болохоор дулаан дамжуулдаггүй материалаар хийсэн. Доторх нь болохоор дулаанаа өгч авч байгаа гэж байгаа. Тэгэнгүүт яа гэвэл за гаднаас ямар нэгэн дулаан аваад тэрнгээрээ дотоод нэрийг өөрчлөөд ажил хийнэ гэж болон бичдэг тийм үү? Термодинамикийн 2 дугаар дээр. Тэгсэн чинь энэ дээр болохоор гаднаас өгсөн авсан дулаан бол байхгүй, биендээ өгсөн авсан дулаан бол байгаа. За дотоод нэрийг өөрчлөх юм байна. За дотоод нэрийг өөрчлөх юм байна. Ажил хийх юм уу гэхээр чинь ямар ч ажил хийхгүй шүү дээ. А гэдэг чинь өөрөө P delta V гэдэг лөө. Эзлэхүүн нь өөрчлөгдөж ажил хийдэг тийм. Өөрөө тэлээд өөрөө ажил хийж болно. Эсвэл гаднаас нь шахаад гаднаас ажил хийж болно тийм үү? Түүнээс биш. Энэ дээр ямар ч эзлэхүүн өөрчлөгдөг байгаа. Delta V 0 юм чинь
ажил бол байхгүй байгаа юм. Ерөөсөө би биэндээ өгсөн дотоод нэргүүд нь тэнцвэх гэж байна. Тэгээд нэгнийх нь яхаа шигэж усан дельта U энерги нөгөөхнийх нь өгсөн дельта U дотоод нэргтийн тэнцвэх байна гэдэг тавьчих. За Угийн бодлоор бид нэг ийм том яваа тийм. Уг бол нь аль болох саяын нөгөө юуныхаа том юунаас Q тэнцүү дельта U-ны хэн ажил байгаа тийм үү? Энэ том юунаас олж ивэл болно зүгээр. Болж өгвөл энэ том юунаас олвол зүгээр. Тэгээ ийм дулаан аваад ийм ажил хийсэн юм байна. Тэр хоёрын хасангуудаа дотоод нэрийг өөрчлөлтүүл ийм байсан юм байна гэж хараад ирчихлээ. Хэрвээ ингэж болох боломжгүй байгаа юм бол өөр нэг ийм том яваа тийм. I-г хуваах нь 2 тэгээд NRT гэж дотоод нэрийн өөрчлөлт гэсэн юм чи өөрчлөлтөнд тавьчихтэй дельта тэгнэ. За тэгээд яг I гэдэг маань болохоор нэг атом тхийн хувьд 3 байгаа. 2 атом тхийн бол 5 байгаа, 3 атом тхийн бол 6 байгаа. Тэгтээ энэ болохоор температураас хамаарна, энэс хамаарна гэдэг янз бүрийн явдалтай. Яг энэ 3-ыг бол их сайн захгүй хэрэгжилж байна. Дельта U тэнцүү 1 атом тхий дээр тийм үү? 3-ыг баах нь 2 NR дельта T байх хэвээр. Тэнгүүтээ би дельтагаа аягүй ч гэдэг байна шүү дээ. Ер нь яхаа физик дельта гэдэг юм тавьсан байх юм бол дельта А гэж тавьчлаа гэдэг. А-нд 2-оос хасдаг нь А гэж бичдэг юм аа тий. Дандаа яхаа дараа нь болцсон төлбөөс нь хичээн төлбөрийг хасдаг юм аа гэж хэлээд байгаа шүү тийм үү. Тэгэхээр энэ дээр болохоор би одоо дельта O тэнцүү гэж хагаад 3-ыг баах нь 2-ыг нь тавьчих. Энэ нэгээр нь тавьчих тийм үү. За нэгдүгээр хий. Энэ нэг савтай байгаа энтлийн хий маань юм бэ? N1-ийн үдгээр болохоор N1-тэй R-тэй дельта T нь болохоор дараа нь T3 болно. Одоо T1 байгаа гэдэг юм өстэй. Нөгөөх нь дельта U тэнцүү. Тэгэхээр бол 3-ыг баах нь 2-тай. N 2-тай гоо тий. R-тай. Энтлийн маань хий маань болохоор дахиад T3-аас T1-ээрээ яа. За ингээд бичээр би болохоор олон энэ хоёрыг шууд тэнцвүүлчих үү эсвэл яах вэ? Нэмэх үү гэдэг нэг тийм асуудал гарах гэдэг байхгүй юу? Энэ болохоор дотоод нэрийг нь өөрчлөгдсөн гэдэг өссөн байгаа нөгөөх нь дотоод нэрийг нь өөрчлөгдсөн гэдэг буурсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо жишээлбэл нэмэх нь 30 жовол энэ нь болохоор нөгөөх нь хасна 30 жовол гэж хацсан байл би энэ хоёрыг тэнцвүүлж бодохоор ч буруу үстэй. Энэ хоёрыг нэмээд их тэнцвүүлж бодох хэрэгтэй юм байна тийм үү? За тэгвэл ингэж хичээ. Нэгдүүлээ 3-ыг баах нь 2 N1R тэгснэ T3-аас хасдаг нь T1 юм тий. Энд дээр нэмгэн гэж хаад 3-ыг баах нь 2 N2R T2 3-аас хасдаг нь T2 гэж тавьчихсан. Ингээд тэнцвэдэг юм байна тий. Энд чинь болохоор T1 гэдэг за энэ доохын 100 градус Цельсиус бол нөгөөт нь T2-ийн 20 градус Цельсиус жаа. Энээс ийшгээ дулаан өгч жагаад хоёулаа нэг энэ хоёрын завсрын хооронд тоонд очиж зогсож байгаа шүү дээ. 50 градус ч юм уу тийм үү. Тэгээс хоёулаа нэг 10 градус эсвэл хоёулаа нэг 100 градус болчихно гэж байхгүй шүү дээ. Энэ хоёрын завсрын юмд очиж зогсноо гэхээр T3 энэ хоёрын завсрын юм байхгүй. Тэгэхээр T3-аас T2-ыг хасах юм бол энэ бол эрэг тоо, энэ бол харин сөрөг тоо тий. 50-аас 100-аас чана энэ сөрөг тоо. Тэгж энэ хоёрыг нэмээд тэнцвүүдийг гарна гэх гээд. Тэгэхгүй энэ хоёрыг шууд тэнцвүүлээ бодчих юм болохоор очино. За би тэнгүүдийн дэс 3-ыг хуваах нь 2 аль алинд нь байгаа юм тий. Энэ нь байна. Энэ дээр бас тэгэхээр R10 байна. Энэ ямар ч хэрэггүй юмуд нь хуваагаад өчтэй байхгүй болох ч тий. Энд 0-ыг бол энэ дугаалаа гэдэг ямар ч асуудалгүй 0 болгох шүү тийм үү. Тэнгүүд N1 T3-аас хасдаг нь T1-тэй. Нэмхэн гэснээ N2 T3-аас хасдаг нь T2-тэй. Тэнцүү 0. Тэр болохоор T3-ыг яаж илэрхийлэх вэ гэдэг байгаа тий. Тэгвэл N1 T3 хасдаг нь N1 T1. Нэмхэн N2 T3 хасдаг нь N2 T2. Тэнцвүүдийг энэ T3-тай энэ T3-тай. T3-ыг нь хаалнаас гаргах юм бол энэ дээр нэг N2-тай T3-тай. Нөгөө хоёр энэ хасахтай байгаа нөгөө тийш нь гаргаж чад нэмэгтэй болчихно тий. N1 T1 N2 T2. Ингээд T3 тэнцүү N1 T1 нэмэх нь N2 T2 хуваах нь N1 T1 N2. За ийм хэрэг байна уу? N1 T1 N2 T2 хуваах нь N1 T1 N2. За энэ хэрэг юм. Гэт гаргаад ирлээ. Төлөвийн төсөл бичиж аваад нь бодчих гэсэн чинь төлөвийн төсөл нь явах шинжгүй болохоор нь тий. За тэгвэл термодинамикийн хуулиа бичигээд тий. Энийгээ бас бичиж бодчих гэсэн чинь бас явах шинжгүй болчиход. Тэгэхээр за тэгвэл дотоод нэрийн өөрчлөлтүүд нь тэнцүү. Нэгнийх нь авсан энерги нөгөөхнийх нь өгсөн энерги хоёрыг нэмээд 0 гарна тий. Тэгвэл шууд нэгнийх нь авсан энерги нөгөөхнийх нь авсан энергитэй нэгнийх нь өгсөн энерги нөгөөхнийх нь авсан энергитэй шууд тэнцүү гэж бичсэнгүй шүү дээ. Энэ 30 жовол дулаан авлаа нөгөөт нь 30 жовол дулаан шингээлээ гэсэн байсан ба шууд тэнцвүүлж болно шүү дээ. Тэгвэл бид нар болохоор ингээд нөгөө дельтагаа ингэж бичиж шүү гэдгээрээ хийчихээр нэг нь 30 жовол дулаан өглөө нөгөөд нь болохоор хасах 30 жовол дулаан шингээж авлаа болох гэдэг юм уу да. Тэрийн нэрийг хооронд нэмжиж 0 гарна гэж. Тэгэхгүй бол хуруулах байсан шүү.
Жохон анзаармаар юм байна те. За гарч ирсэн үгэн бодлоор ийм үгнүүд байна. Дулаан дамжуулдаггүй ойлгомжтой хан байсан, сав байсан, савны доторх байсан. Тэгээд дулаан дамжуулдаг хан хийсэн те. Дотор нь болохоор тэр нь хөдөлгөөнгүй. Тэгээд хоёр хэсэгт хуваалаа. Wellington N1 N2-оор нөхцөн, авчлын температур T1 T2-оор нөхсөн. Нэг атомын молекул гэсэн болохоор I-103-аар шууд бодоо явцсан тийм үү. Тэгээд ялхий байсан. Температур үнэтэй болоод ажилтны цуулсан байсан. За нэг лайн байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.